Өнөөдөр дээд шүүхтэр нийслэлийн шүүхийн шүүгч нар хэвлэлийн баг хурал зарласан юм а. За энэ хурлын үеэр 145 хүнд холбогдох 96 хэргийг хэрэгсэхгүй болгосноо хэллээ. За шүүхийн байгууллага гэдэг зөвхөн тухайн хүнийг яллах гэж улаардаг газар биш. Өөрөөр хэлэх юм бол хэрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж зөвхөн үнэн зөвийг нь олж тогтоодог юм а. За үнэн зөв нь олж тогтооно гэхээр зөвхөн яллан буруутгахтай гол нь биш байдаг гэдгийг хэлж байна. Шүүгчтэй ярьснаар шүүх үнэн зөвийг тогтоодог болохоос хэн нэгнийг яллах гэж улаардаггүй гэж байна. Тиймээс ч үнэн зөв нь хөтлөшгүй баримтаар тогтоогдоогүй. Гэмтэргийн бүрэлдэхүүнгүй хохирогч тал болоод шүүгдэгчид тохиролцсон бол хэргийг хэрэгсэхгүй болгодог гэж байна. Хэргийг тухайн шүүгдэгч үйлдэлсэн гэдэг нь бол тогтоогдсон хэдий ч түүний үйлдэл эсвэл гэмтэргийн бүрэлдэхүүн байхгүй байх тохиолдлууд байдаг. Шүүгдэгчийн гэмбуруутай эсхийг шалгахтлаар бүхийг л ажиллагаа хийсэн боловч гин буруутай гэдэг нь нотлох хоримтаар нотлогдохгүй байгаа. Эргэлзээтэй байгаа тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож мөн цагаатах ийм зохицуулалт бол бий. Гин буруутай тогтоогдсон боловч эрүүгийн байцаан шийдэх хууль заасан тодорхой нөхцөл байдал хангагдсан тохиолдолд гин буруутай ч гэсэн эрүүгийн хариуцлагаас чөлөөт шийдвэрлэдэг ийм зохицуулалтууд бол бий. Анх удаага заасан хугацаанд хөнгөн гэмтэрэг үйлдсэн этгээдүүдийн 53 хэргийг хэрэгсэхгүй болгож энэ хэрэгт холбогдсон 81 хүнийг ялаас чөлөөлжээ. Анх удаа хөнгөн гэмтэрэг үйлдсэн этгээдийн хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг тохиолдлуудыг авч үзвэл хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндслээр 34 хэрэгт холбогдсон 37 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Авилгатай тэмцэх газраас хийсэн судалгаагаар ард түмэн шүүхэд итгэдэггүй. Тэд их хэмжээний авилгал авдаг гэсэн судалгаа гарчээ. Шүүгчийн болон шүүхийн нэр хүнд унаж угаад шүүгчид харамсаж байгааг хэлж байна. Нэгдүгээрт хэргийн жинхэнэ байдлыг тогтоож энэ хэрэгт хэн гин буруутайг хэний эрх зөрчигдөд байгаа нь энийг бодит байдлаар нь тогтоож гин буруутай этгээд нь эрүүгийн хууль заасан ял хариуцлагыг зөв оногдуулах эрхэн зөрчигдсөн иргэдийн эрх ашигыг хамгаалж учирсан хохирлыг гим хорийг арилгах ерөөсөө ийм асуудал үүргээ энэ чиглүүлж ажиллаж байгаа. Шүүхийн шийдвэр олон нийтэд ил тод ойлгомжтой байх ёстой гэдэг үүднээс шүүхийн шийдвэрийг вебсайтаараа дамжуулан ил тод олон нийтэд мэдээлж байгаа. Энэ бол шүүхүүд итгэх итгэлийг дэвшүүлэх нэг чухал арга хэмжээ гэж байна. Мөн шүүхийн байгууллагын бүтэц зохион байгуулалт ажиллах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгаа гэдгийг бүгд төлөөлөн зөвшөөрч байлаа. Шууд болор туяа гантуул нар мэдээллээ.